Цэцэрлэг 9 дугаар анги. Тавтай морилно. Тавтай морилно уу? Морь унах гэв. Нэг цаг нь 30,000 вон. Морь унахгүй. ДА ямралтын газраас зохиох морин уралдааны нөхөрсөг тэмцээний төлөвлөгөөг би шалгаж үзлээ. Амралтын газраас орчлох талаас бол их дайжгүй төлөвлөгөө бололтой шүү. Гэхдээ энэ тэмцээнийг илүү өргөн хүрээтэй авч үзүүл яасан? Ард иргэдийн баяр наадам болгож болно шүү дээ. Та юу гэж бодож байна? Ард иргэдийн баяр наадам амралтын газрын нэр хүндэд ихээхэн сайн нөлөө үзүүлэх байх. Дахиад яахан шалгаж үзэх хэрэгтэй байх. Мэдэх хүүхч нь мэдэхгүй байна. Эндхийн ихэнх хүмүүс өдөртөө морьтойгоо зууралдаж бас загасчлж байна. Өдрийг завгүй өнгөрүүлэх юм. Бидний хувьд баяр наадам болж болох ч тэдний хувьд ажилтан цаад болсон хэрэг болж мэднэ. Тийм ээ. Тийм юм байна. Амралтын газрынхаа нэр хүндийг дээшлүүлэх гэж байгаа бол хүмүүсийн амьдралд бодит тус хүрэхээр санаа гаргаадах. Юм бол тэгс ингэсгэд өнгөрөх гээд байх юм. Тэр тэнд цаг хэртэй шавар бурхан шиг суучаад юу хийгээд байгаа юм болоо? Хөөе. Үгүй яа харахгүй л чам руу хараад байна да. Танд хүн чи юм? Надад хэлэх юм байгаа хэрэггүй? Үгүй. Тийм бол яагаад над руу цоо ширтээд байгаа юм? Хэлэх юм зүгээр л харсан юм. Миний нөхрийн сонирхоод байгаа хүн ямар хүн болохыг харж байна. Эхэмсэг зан гаргахыг хүсэж байгаач тэгж чаддаггүй бололтой. Их сандарч байх чинь. Чиний зиндаг илт гэж байгаа. Салчихсан гэвэзтэй. Яахаараа нөхөр гэдэг үлээ? Би чамд хариулах ёстой юм. Та нар шиг хүүхдүүдийн үерхэл дуусахдаа амархан байдгийг. Харин эхнэр нөхөр салах амархан гэж үү? Нимбэгний шүүс чинь гоё юм байна лээ. Чихэрлэг бас эсэглэн ч биш. Гэхдээ манай нөхөр нимбэгний цай уудгүй юм. Хөөе, даажи. Тэр хүүхэн юу яриад байна? Зүгээр дээ. Салчихсан гэсэн штэ. Энэ юу ч биш. Зүгээр дээ. Их нэртэй хүн байсан юм байна лээ. Ямар хэрэгээр ирсэн? Даажи. Хөөе, чи өөр өвдөлтөй аавыгаа зов авах гэж байгаа юм биш үү?
битгий хэлгээд ахад. Тэгээ дуугүй байх хэрэггүй. Бид нэг гэр бүл шиг байдаг болохоор хэлж байгаа юм шүү. Үхтлээ хайрлаж дуурлах асуудал бол хэсэгхэн хугацааны зүйл. Бусдын амьдралыг балалчгаа сайхан амьдрдаг хүн хааж байдгүй юм. Тийм шээ. Мэдсээр байж л уулзсан байх гэж дээ. Дажи, чи одоо мэдсэн болохоор асуудал үүсгэхээс өмнө дуусгаж үзье. Хөөе, чи дараагийн 7 хоногт өөдүүд байдаг эмээтэйгээ уулзахаар явна гэлөө. Би эмээгийн дуртай дууг хуулаад хийчихсэн байгаа. Үгүй. Дараагийн 7 хоногт явахгүй. Би маргааш явна. Гү маргааш шүү. Понид наран цэцгийн үрнээс 20 г, дижэл 700 г. Тэгээд эннээс болохоор Юу ингэтлээ хичээнгүй ийсэн. аха Хурал дөнгөж сая л дууслаа. Завгүй байсан юм уу? үгүй. Тийм бол мессеж ч бичихгүй байхтай явах тий. Би тэгээ юу? Би маргааш амархаар болсон. Өөдөр рүү явах ёстой л доо. Өөдөр рүү явж яах гэв? Манай тосгонд амьдарч байгаад өөдөр рүү явсан эмээ байдгийн. Ганцаар амьдардгийн. Хаяа очиж тусалж бас хань болдгийм л да. Намайг харахыг хүсэхгүй болоод албаар явж байгаа юм шүү. Нүүр нь улааж явахыг бодвол тийм бололтой шүү. Үгүй. Стекэн дуртай юу? Би гимээ цайруулж чадвараа гаргах гэсэн. Амттай байх та. Мэдээж штэ. Хин хийх гэж байгаа билээ дээ. Нөгөө дарга хоолнд орцгоё. Цаг Одоо хоолнд орно гэж юу? Фрэнсийн соо захирал пиг нарын бичгээр хоёулахны бүх ажлыг хийж явахад манай хүчний ажилчтай хэрнээ юу шилгүү сууж байна? морин уралдааны төлөвлөгөөг бид хийсэн штэ. Би хоол идэлгүй хүлээж явах болохоор хоол идчихээ сайхан санаа олоод ирээрэй. Мэдөө? Хоол хүргэж ирлээ. Дарга. Ийм нарийн бичиг байсан хэрэггүй. Чамтай хамт өдрийн хоол идэ гэж утсан юм. Зэ. Тэгвэл би шин санаа гаргаад ирээ дээ. Хоол идэхгүй. Ороод ир. Зүгээр л зугаацж байгаа юм байх гэж утсан чинь энэ хүртэл ирдэг юм шүү. Энд хондог байх нэ. Ойрхон уулзаж байна шүү. Бодож байснаас илүү чалчаа биш юм. Өөр дээр нь хайж утсан гэж хэлэхгүй байна. Энд юу хийж байгаа юм? Чамтай ярьж дуусаагүй штэ. Тэгээд л хүлээж ийсэн. Аха би явлаа. Чи яасан гэж явах гэдэг вэ? Яв хүн чи биш. Явах хүн би хэрэггүй. Тийм үү? Маргааш ярилцъя. Би өөр залуучуудтай уулзсан хэрнээ бардам зогсож байхад чамд ямар байсныг нь би одоо мэдэрч байна. Жимэрэ. Аха би маргааш утсаар ирээ. Чи гэдэг эмэгтэй хүн мөн үү? Дажи. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Би зүгээр дээ. Очоод юу ярихыг нь сонс. Ярих юм байна гэсэн штэ. Би явлаа. Хүргээд үгүй. Би ганцаараа явчихна.
Чамайг зүгээр гэхээр би улам их гэмшиж байна шүү дээ. Тухгүй байна. Дургүй хөрч байна гэдгээ илэрхийлэх хэрэгтэй биш гэж юу? 아직도 가끔씩 조금 내게 다가와 맞추던 널 잊지 못해 찾아가는 길 단 한 번도 넘는 내가 될 거라 잠시라도 Салах хөрөг. 생각 못했어 언젠가는 시간이 흐르면 아무 일 없었듯이 기억하지 못하고 다 잊혀지겠지 Би хий үзэгдэл юм уу? Чи ч гэсэн надтай уулзаагүй штэ. Гадаад суралцахаар явхаасаа өмнө өдөр болгон дамжаан дээр ч очдөг байсан. Харин чи яг одоогийнх шиг байдал гаргаж байсан мэт дээ. Өнгөрсөн хойно нь чамтай ийм юм ярьж байгаа нь хачин хэрэг боловч салах өргөдлөө төрөөж өгсөн хүн нь чи штт. Чи үнэхээр инээдтэй хүн юм аа. Тэгвэл хөрмөө хийгээд 6 сар болж байж бачимдаж зовж өгөх гэж байгаа хүний царай гаргаад гадаад суралцахаар явлаа гэж хэлсэн чи байх шүү. Гэхдээ бүр 4 жилийн хугацаатай явна зөрүүлээд байсан чамайг би яах ёстой байсан юм. Тэр үед энэс өөр арга байхгүй гэж бодож байсан. Жохон хол хөндий байгаад ирвэл урдын шигээ болж бангадгүй. Үгүй. Анхандаа зүхтгийг хүсэж байсан байх. Дадлагын өрөөнд шүнжин суухаар болох үед намайг хүлээж байгаа чамайг бодохоор өөрийгөө зүхэж харин чамтай хамт байхаар бусад оюутнуудын ая талыг харах хэрэгтэй болж хаанч очсон өөрийгөө зүхэж хүмүүсийн ая талыг харах нь хэцүү байсан юм. Бас гомдолтой байдаг байлаа. Чи бид хоёр өдөр болгон л муудалцдаг байсан штэ. Хэсэгэн хугацаанд ч болов холдмооргүй санагдаж дэндүү хайртай. Хайр сэтгэлээр хурмаа хийсэн ч би бие халамжилж чадхааргүй завгүй байсан. Хол хөндий байвал аяндаа санаж зүгээр болно гэж бодож байтал чи бүх юм дууссан гэд явах юм бол сална гэд байсан штт. Тэгвэл надаас уулз салсан хэрэг үү? Тэр үед өөр арга байгаагүй болтой. Хоёулаа дэндүү балчир байсан штэ. Тухайн үед зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлийг хийж амьдрч болохгүй гэдгийг мэддэггүй байж. Би биенийхээ эвийг олж ая талд нь тааруулж амьдрах хичнээн чухал болохыг мэддэггүй байсан байна. Одоо ч гэсэн бүгдийг ухаарч чадаагүй ч ямар тач бид хоёр салсан нь ганц хүний буруу биш. Гадаадд суралцахаар явлаа гэд гэрээсээ явсан хүн нь чи шүү дээ. Салах өргөдлөө төрүүлж өгсөн хүн нь чи штэ. Надтай юм ярихыг хүсэхгүй байсан ч хоолоо идээ. Хоол игээ тавьж байхад идэхгүй бол хаях хэрэгтэй болно штэ. Тайзараа. Би яагаад гарах ёстой гэж. Галзуураа юу? Хурдан гар.
Миний нуруу ихнэр би нуруугаа юмтэйчлээ. Гар гэж байна. Хэн энэ унд нэг чив. Яс таник. Сайхан амраарай л да. Намайг унтах газаргүй гэж. Ава. Чи цаашид битгий хоол идэж бай. Хоол амтгүй байвал ширээ зохиж ихнэрээ загнадаг байхад тэндээс хөөгдөд гарч байдаг. Ава. Би чиний насан дээр ээжд чинь өглөөний унд бэлдэж өгдөг байсан юм. Игчээ. Та дахиад жаахан кимчи хийгээд өгчих. Эмээ кимчинд их дуртай штэ. 제일 좋아하시잖아요. 아이. Хийж хэлгүй яах вэ? Чи маргааш 7 цагийн усан хоцроо явах гэж байгаа бол юмаа эртхэн бэлдэх хэрэгтэй байна да. Хаашаа явах гэж байгааг нь Мэдвэл хамт явах гээ юу? Дайна гарч яваад надтай ярил да. Юнгүй ах их нэртэй хэрэггүй. Эхнэр нь далайн ирэх дээр очиад таныг барьж идэх гэж хэлсэн юм уу? 먹으려고 했다면서. Зөлөгчөндөө ирэмбэ ч юунч сул амтай юмтэй. Би чамаа хүнд хэлж болохгүй ч хэлээ үсттэй. Сон юм хүүгийн утасны дугаарыг бичээд би үзүүлээд өгье. Тийм биш ээ. Би дараа ярьж өгье. Харин одоо гэртээ харь. Юуны чинь тийм биш гэж. Хүнд ийм амарх итгэдэг болохоор хуурдагдчихийдгийг. Би ачаагаа бэлдэх ёстой. Төрүүлээд явлаа. Хаашаа явах гээ? Утасныхын дугаарыг бичээд гээд хахад Дайна чи дуугүй байхгүй юу? Чиний оролцох хэрэг биш. Эгч чинь ямар хүүхэд биш дээ. Ийм үед эгчтэй итгээд хард суух нь эгчтэй тусалж байгаа хэрэг болно. Тэгэд бусдын хэрэгэд хамаагүй чалчих юм болцгоо. Та нарын амны зугаа биш. одоо л хуучны дунжуу шиг байна. Даажиг муулахаар уурлаа дайрчихдаг байсан штэ. Даажиг шоолж угаад дүнжүү зодуулаад өгөх шахаж байсан шүү. 10 хуудас хэртэй уучлах үсийг бичиж даажигаас өршөөл ирж байсан юм. Чи дуугавэ. Гэнэт яагаад сүрхий царилаад байгаа юм бэ? Дэд. Инхээр арай өөрөөр ярина шүү. Юу хийж байгаа юм? Дүнжээ ах таныг гаргаж өгч байгаамаа. Ах гинэ. Дүнжээ аха танд ихчийг даатгалаа шүү. Өөр ачаа байхгүй юу? Тэр зүнхийг Чи ямар цагаачлж байгаа биш дээ. хүргэж өгсөнд баярлалаа. Нэрэ миний тасбар өмдөө халаасан байгаа. Хурдлаа. Хөөе. Таарсан өмд өмсөж байгаа чи. Ари болохоор бүр орохгүй байна. Хөөе. Энэ өмд надад яг таардгийн. Нэг арзмаараар томруулж өмс. Өгзөг эсхэн задрах нь байна. Хөөе. Би явлаа. Юу ч хийсэн бүтлэхүүтэй шүү. Долоон цаг 30 минутын усан онгоц хөдөлчихсэн байх. 8 цагийн усан онгоцоор явуулчих бол зүгээр юмсан. Чадахгүй бол 8 цаг 30 минутын усан онгоцоор явуулсан ч болно. Би яагаад их ёстой? Чамаас өөр хинээс гуйх юм дээ. Тусалж байгаагийнх дахиад нэг тусалчих.
Эмээг хажуудаа суулгачихад байж байгааг нь. Чи яг ухаантай амьдрахад яадаг юм бэ? Эмээ гинэ? Хөөе. Чи яаж 7 цаг 30 минутын усан онгоцон суугаад ирлээ. Ээ даажи малын эмчээ. Энэ царайлаг залуу чи хэн блэ? Эмээ, та сайн байна уу? Намайг хан Дунжуу гэдэг. миний найз байгаа юм аа? Ашгүй миний эмээг аваад ирлээ. Эрэхтэй юм мартгүй ирээрээ дээ. 잘 챙겨서 와라. Эмээ, та сайн сууж байгаарай. Би ингэж явъя та. Хаашаа явахгүй? Хамт явъя. Эмээ, Дунжуу дараагийн ус онгоцоор явах ёстой. Энийг хачааг хэн өргөж явах болж байна? Чи хүргээд өг. Бодохгүй дээ. 10 минут алхахад л болно. Эмээ, Хан дарга хурлаа маргааш үдээс хойш болгоё гэж байна. Үнэхээр уучлаарай. Иймэрхүү байдлаар хойшлуулаад байж болохгүй. Манай захирал Яаралтай ажиллагараа юу. Гэнэт уудууд сайн үйлсийн ажилд оролцсон хэд. Цэвэрхэн наалдаа. наач л байна штэ. Яах үгээд тусалж байхад чинь 2 жилийн өмнө өвөө нас бараад эмээ ганцаар амьдрах болсон юм. тус хүргэхээр ирсэн гэлүү. Чи албаар гэрээ орхиод ирсэн мэт дээ. Хэрүүл хийхэ болоод наадха цэвэрхэн наалтаа. Ойлголоо доо. Хөөе, чи буруу наачсан байна шүү дээ. Яасан бэ? Зүгээр л байна штэ. Энийг харал да. Энд зай гарчихсан байна. Хитгэн хажина. Хамаг ханын цаас баллах нь байна. Стан нэрээ. Зүгээр л ингэсгэд хийчихэ. Чухал биш шүү дээ. Энэ удаа сайн хийгээрэй. Хөөе. Энэ хүний ихтэй. Тийм сайн бол чи ганцаараа хий. Гээ, би нэгэнтээ хийж байгаагаас хойш сайн хийл гэсэн. Дээврээс борооны ус дуслаад идгийн уутаар бүтээгээд өгч болох уу? За одоо очлоо. Ямар тач чамтай хамт байхаар миний зовлон барагдахгүй юм. Ийм байдгийг бүр мартчихж. Ганцаараа сайн хийгээрэй. Хөөе. Чи тэгээд яваад өгч яаж болдгийг? Би ганцаараа хийчих юм чинь. Юу болсон бэ? Юу болов? Зүгээр үү? Ийм чанаргүй юм хийж байдаг. Зүгээр үү? Бэртээгүй биз? Би заавал заснаа. Уучлаарай. Зүгээр дээ. Ямар бүхэд байсан биш. Эмээ, санаа зовлтгүй дээ. Бид хоёр дээвэр хийчихнэ. Бэртээ юу? Юу болох нь энэ вэ? Сүртэй юм биш дээ. Сүртэй юм биш гин шүү. Шалбарчихсан байна. Бохир оруулах яана. 많이 아프겠다. Их өвдөж байгаа байх та. Ханийн цас мөрийн наас ингээд загинж байсан чинь бодвол бага өвдөж байна. Сэтгэл чинь өвдөө юу? Тэнд чинь ч гэсэн түрхээд өхөө. Ээжээ. Манай даайны тэнгэрийн элч шиг биш вэ нү?
Танаа даային тэнгэрийн элч бол би Гэгэ Мария мэдүү. Манай игч Дунжаа хоёр өдөрөө хамт явсан байна. Яах вэ? Муугүй шүү. Юу тэрв? Нөөцөнд нэг хүн байх хэрэгтэй штэ. Юнхаах ихнэрээсээ салж чадахгүй бол манай игч хаягдана гэсэн үг. Харин Дунжаа ах урдын адил манай игч сайн бол муу юм болохгүй штэ. Чиний толгой яахаар ийм хурдан ажилдаг байна. Амар юм аа. Сайн байна уу? Дунжуу гараа явчихсан юм уу? Нөгөө Дунжуу манай ачтай хамт өдөрөө явсан. Өөрөө хэн бэ? Энийг л хамтын хүч гэдэг байх та. Тийм биш гэж юу? Хамтын хүчгэн шүү. Усан онгоц хэдэн цаг хүртэл явдаг юм? Усан онгоц зогсчихсан байх та. 5 цаг 30 минутанд сүүлийн усан онгоц явдаг. Зогссон гинэ. Үнэхээр сайхан болжээ. Тийм ээ? Дунжуу, чи ч их юм хийлээ шүү. Чи яагаад ярианы сэдв өөрчлөд байгаа юм бэ? Юм яриха болиё та. Би амтд төмс болгож өгөх үү? Чи амтд төмсөн дуртай штэ. Өдөржингөө ажил хийлэгчэд амт төмсөр болохгүй юу? Дахиад л хэрүүл хийж гэнэ үү? Өдөржингөө хамт байж ганцаараа амьдардаг эмээгээсээ ичихгүй байна уу? Тэгвэл таа ч гэсэн найзтай бол л доо. Эмээгээрээ даажигнах гээ юу? Энийг сайн харагдахаар газар тогтооч. Энийг хүн харвал ээж хүү хоёр байна гэж харах байхаа да. Та өвөөг үзэн ядахгүй байна уу? Залуудаа байн гараар тань тавьдаг байсан гэж үздэй. Үзэн ядлгүй яах юм? Гэхдээ бүх юм яасан гэж санснаар болох вэ? Хүн болгон өөр шүү дээ. Хүлээж авч ивийн олж тэгж амьдрахаас өөр аргагүй. Хичнээн тийм байсан ч сайхан өдрүүд олон байсан юм шүү. Гэр бүлийн амьдрал ийм л байдгийг. Одоогийн хүмүүс шиг өчөөх юм дээрээс олж муудалцаж үгүй чадлаа гэдээ байхын харахаар уур хүрдгийг. Та хоёр хурмаа хийвэл битгий тэгж угаарэ. Эвэгээ олж амьдрах шиг сайхан юм байхгүй шүү дээ. Хүүхдүүд минь ойлгосон уу? Эмээ, Юун дагаа яхсан бэ? Тэгвэл насан туршдаа үерхэж байгаад дуусах хэрэгөө. эмээ, та юунд ингэсэн? Бид тийм харьцаатай биш ээ. Байж байгаад амт төмс эдцгээе. Хөөе. Чи эмэгтэй хүн байж нүрээ. Яс таныг. Идэх юм харахаараа нүдээ өгчих юм аа. Чиний нүүрч гисэн дутах юм алга. Эмээд ийм газар ганцаараа амьдрах зүгээр байдаг болов? Үр хүүхэд байхгүй эргүү. Би султаа болохоор хүүхдтэй болж чаддгүй байсан юм шиг байна лээ. Тэгж их зовчхоод сайхан дурсамж ихтэй байсан гэж хэлэхэд нь их гайхсан шүү. Бодоод байхна надад ч гэсэн сайхан дурсамжууд их олон байсан болтой. Хүнд хэцүү үед чамайг бодохоор хүч орж үнэхээр амчин цангаж байгаа биз? Би уух юм аваад ирье. Яагаад нэг ч удаа холбоо бариагүй? Гадаадд суралцахаар явж чадхааргүй их зовж зүдэрчгээд шүү. Яагаад намайг хайж ирээгүй? Хүлээж байсан хэрэггүй.
Гадаадд суралцахаар явахдаа бэлдэж байх үед аав хүнд баталгаа гаргаж өгснөөс болж мөн хүлэгчд манад ирээд гэрээсээ хөөгдөж харин даин автын осолд орж бэртээд аав өдөржингөө согтуу байж юу хийхээ мэдэхгүй явсаар нэг л мэдхэд нэлийн их цаг хугацаа өнгөрчихсөн байсан. Нэрээ танаа хуучин гэрт очиж байсан юм байна. Харин чамайг цэрэгт явчихсан гэж байсан. Ээж тэгж хэлээ юу? Аав. Би загнуулаад л өнгөрсөн. Одоо л нэг тайван сайхан амьдарч байхад хурч ирээд чамайг зовоох хэрэггүй гэсэн юм. Аав чинь тийхгүйгээд яах вэ? Ямар тач цаг хугацаа нүд ирэмхийн зуур өнгөрч бас зовлон гуниг маань мартагдаж яах вэ, тийм л юм болсон. Хөөе, амтд хүмүүс түлэгтэй нь штэ. Ингээд орхиж яаж болдгийг? Яагаад надад хэлээд байгаа юм бэ? Түлэгдчихсэн байх штэ. Халцгаа. Зүгээрв. Тэнэг минь ийм халуун юмыг гараараа барьдаг хэрэггүй. Зүгээр дээ. Яагачгүй? Аваач. Хөөе. Эмээг сэрхээс өмнө ав. За хаа. Утсаа яас удаа авдгийг. Нэг юм хийж байсан. Сайн үлсийн ажлаа сайн хийж байгаа үз. Тийм ээ. Ханийн цаас нааж морины жүжээний дээвэр янзалж. Янз бүрийн юм хийжээ. Их хэцүү байсан байх та. Үгүй Дунжуу хамт ирсэн. Хамт ирэх санаа байгаагүй юм л да. Би ачаа мартчихсан. Тийм байх нэ. Дунжуу тусалсан болохоор эрт дууссан шүү. Намаа ганцаарнг минь үлдээгээд явсан чинь гоё байна уу? Дараагийн удаа хамт явж бай. Өөдөө арилж байна уу? Хаашаач байсан хамаагүй ойлгосноо. Би бодож үзнэ. Яагаад унтрахгүй байна? Аха, би маргааш морин торилгын газар очиход холбоо барья. За баяртай. Чи ч ихсэн эмэгтэй хүнтэй ийм халуун дулаан сэтгэлээр ярьж чаддаг байсан юм уу? Би хамт амьдарч байхдаа энийг яагаад мэдрээгүй юм бол? Ядарч байна. Гарч үз. Би зүгээр дээ. Чи хүсснээрээ зугаацж болно. Миний хийсэн зүйлтэй харьцуулбал ганц эмэгтэйтэй явуулах чинь юу ч биш шүү дээ. Чамд доромжлуулж байхаар тийм хүн биш юм шүү. Тийм бол юу юм? Би тэрэнд сайн. Чамайг ингэж явахаар миний уур маш их хүрч байна. Чи яагаад тэрэнд сайн? Зүгээр л сайн. Хамт байхад сайхан байдгийг. Болов уу? Чи үнэхээр мулгуу юм. Би энийг л хүсэж байсан. Харин чи ингэдэггүй байсан. Би чиний төлөө чадах бүхнээ хийсэн. Ямар ч сэтгэл байгаагүй, сэтгэлээсээ тэгдэггүй байсан шүү дээ. Чи зөвхөн ажлынхаа төлөө л явдаг хүн байсан. Дахиад л гомдлож байх шүү. Хамт амьдарч байсан хугацаанд ярьж байсан зүйлээ дахиад ярих ёстой юу? Тийм ээ. Би ажлаас өөр юм мэддэггүй байсан. Чамайг тоодгүй байж. Уучлаарай. Хоёулаа одоо салцгаая.
Надад мөнгө хэрэгтэй байна. Маш их. Ойлголоо. Юунд хэрэг болсныг асуухгүй мүү? Маргааш ихэд бэлэн болгочихоор. Тэгвэл чиний хүсснээр би эндээс яваад үгүй. Дэр чин зүгээр байна уу? Чи өндөр дэр дэрэлж чаддгүй штэ. Танаа гэрийн дэрнээс намх юм байна. Энэ арай жоохон намх юм байна. Хэрэггүй. Өнөөдөр их хэцүү байсан уу? Тусалсанд баярлалаа. Сайхан амраарай. 너에게 하지 못한 말들이 눈 감으면 자꾸 떠올라. Юу хийж байгаа юм? Чамайг унтаж байгааг харж ирсэн. Сонин санагдаад л. Дэмий юм сонирхож байх юм. Чи ингээд мандтгай гэж унтдгаа мэдхүү? Их өхөрдөн байдгийн. Яах гэж тэгдэм бэ? Цаашд байнга хамтдаа унтан штэ. Би шүтээ угаагаагүй штэ. Зүгээр дээ. Эхнэр нөхрүүд ийм л байдаг юм. Ихнэр нөхөр гинэ? Хэвт Нойр хүрэхгүй байна. би чамайг тэврээд хэвтвэл чи аяанда унтах болно. Хизээ сэрсэн? Имээ яасан? Аль хэдийн босчихсон. Хөөе. Чи эмэгтэй хүн байж наад үсээ. Шүлсээ гоожуулаад унтах юм. Унтаад сэрхэд ийм юм байх штэ. Чимэрээ явчихсан. Сал хөргөдөл. Дээрийн баримтаа уржчихсан гэж байсан. Их яаруу явсан болохоор мөнгөний чекээр өгсөн. Тийм үү. Хоккайдод болох үйл ажиллагаа хизээ гэж байна. Энэ 7 хоногийн амралтын өдрөөр Намайг оролцсон гэж хэлээрэй. за
Той, чи бас яах гэж түрээд ирсэн? Юу хийж байгаа юм? Хараад мэдгүй байна уу? Баргаал янзалж байна. Янзалж байна гинэ. Ха. Та энэ юмнуудыг ингээд л цуглуулад ах уу? Чамд ямар хамаатай юм? Энийн санаа тавиад өгөлгүй явж үз. Надтай хамтарч бизнес хийхгүйз. Би мөнгө олж өгье. Мөнгө гинэ. Чи анханаас намайг ачлах гэж төлөвлөсөн үү? Ийм хий барьчихад арчаагүй гэдэг нь над өгödөх. Би өөрөө барья. Тийм үү? Тэглээ гэж ихнээс өгтөө яах вэ? Арчаагүй амтан. Уг гэхээр чинь төглөө штэ. Аха. Жаахан хоцорсон бол зүрх байж. Сайн үйлсийн ажил хийгээд ирсэн гэлөө? Тийм ээ. Яах гэж ирсэн? Ажилдаа явахаас өмнө ирчих байх гэж бодсон юм аа. Хэцүү байсан уу? Их ядарсан харагдаж байна. Үгүй дээ. Суу. Та хамт явна үстэй? Би машинтайгаа яваа л да. Тэгвэл төрүүлээд явлаа шүү. Тэгвэл гэрт уулзъя. Тэр хүн явчихсан. Асуухыг хүссэн зүйлээ асуу. Зүгээр үү? Юу тэр юу? Зүгээр л Зүгээр биш байна. Чамайг байхгүй болохоор ямар ч сонирхолгүй. Ажил хийх урамгүй. Онцгүй байсан. та надад ухаанаа алджээ. Хэцүүхэн хэрэг болж дээ. Таны хэлснээр морины зүчээнд засвар хийхээр болсон. Маргаашнаас ажилд орно. Сайн байна. Морин уралдааны нөхөрсөг тэмцээний хурлыг маргааш хийхээр болсон. Нэрээ Соо захирлын эхнэр явчихсан. Соо захирл үнэхээр этгээд сонирхолтой хүн биш гэж юу? Эхнэр нь супермодель Жимрэ. Харин найз бүсгүй ийм хавдгай. Юу нэг чинь хавдгай гэж. Хэнийг хавдгай тээжтэй гэдэг гоё. Соо захирлын салсан. Гарч ажиллаа хий. Байна. Энэ нийлүүлэгч компаниас ирсэн загвар бүтээгдэхүүнүүд. Зүүн зүгт нар их эрт жаргадаг болохоор гэгээлэг өнгөтэйг нь сонгосон дээр үү? Ингээд чи тэгээд л суулгаад байх хэрэггүй. Анзаараа юу? Надад нэг санаа зовоох зүйл болсон юм аа. Харин чамайг харсан чинь сүртэй юм биш санагдчихлаа. Мартаад өнгөрье. Юу гэсэн үг вэ? Юуг мартна гэж? Зүгээр л мартыг гээд хахад. Юу юм бэ? Хэл л дээ. Чи өчигдөр хаашаа явсан юм? Яагаад уцаа унтраачихсан юм? Тэр байна. Харж гин үү? Мартыг гэж хахад яах гэж хэлүүлэх гээд байсан юм? Гим хийчихсэн царай байх чинь. Дайжтай ямар нэг юм болоо юу? Гүй. Ганцаараа амьдардаг эмээгийн гэрийн ханы цаасыг нааж бас зүчээнийхэн дээврийг эвдчихсэн. Харин гар утасны цэнэгэн дуусчихсан юм. Болно доо. Одоо хэрэггүй. Гимээ хүлээж байгаа хүүхчиг байна.
Таагүй санагдсан юм. Надад хэллгүүгээр дайжитай хамт өдөөрөө явж байдаг. Ямар их завгүй байсан болоод уцаар чи ярьдаггүй байна. Уучлаарай. Цаашид хаашаа явах гэж байгаагаа хэлж явж байна. Уцаа чи бэлэн байлгаж бай. Төлөө. Хөөе, өрөөндөө орж унт. Би ч нэвгүй болох нь байна. Юу хийсэн болоод одоо ирж байгаа юм? Усан хосын зогсоолоос ирэх гээд оройтчихлоо. Чи арх уугаа юу? Галзуураа юу? Энэ хүнийгтэй. Миний арх уухгүй чамд ямар хамаатай. Шарах чинь идэхгүй штэ. Тэгээд ч намайг шүн басал арх уулаа гэд байдаг байж өөрөө болохоор орой олтод явж явах шүү. Тэгвэл чи ч гэсэн сая янхуутай арх ууж явахгүй юу? Нөгөө эмэгтэй явчихсан гээ үсттэй. Яагаад өөр юм яриад байгаа юм? Тийм болохоор бие биенийхээ амьдралд оролцохоо болцгоё. Суу. Шарахыг чинь нариутгая. Хэрэггүй. Шарахыг чинь нариутгаж өгөх гээд унтлагыг хүлээж байсан юм. Хэн ч ямаа хүлээгч хээ. Харин тийм ээ. Хүлээ гэж хэлээг байхад. Уучлаарай. Би дахиад хэтрүүлчихэж. Энэ юм. Хоол идээд 30 минутын дараа уугаарай. Дээр чинь зүгээр байна уу? Чи өндөр дээр дэрэлж чаддгүй штэ. 되잖아. Хүнийг юм бодоход хүргэх юм аа. Бороо орж байж өвс ногоо сайн ургах юмсан. Тэр дээр их тухтай юм байна лээ. Өнөөдөр их ажилдаа болохоор би эрт явах ёстой. Тэгээгүү бол туслах байлаа. Энэ хүнийгтэй. Зогс. Дахиад л цагаа харж гин үү? Тийм ээ, би 5 минут хоцорчлоо. Яг 6 минут хоцорсон байна. Та надтай уулзж явахдаа байнга цагаа хардгаа мэдгүй. 많이 하는 게 시계 보는 건 거 알아요? Завгүй гэдгийг чинь мэдэж байгаач. Найз бүсгүйнхээ өмнө цагаа харах нь ёс алдсан хэрэг. 실례거든요. Харин тийм ээ. Би ёс алдсан байна. Зүгээр дээ. 괜찮아요. Тэр хэрээр цаг барьдаг гэсэн үг. 하다는 거니까. Үгүй. Их ноцтой асуудал байна. Болчихлоо. Би дэндүү их цаг хардаг. Харин чи огтхон ч харддаг болохоор ингээд асуудалгүй боллоо. Тийм үү? Их сайн цаг шиг харагдаж байна. Буцаагаад үг гэхгүй шүү. Би их олон цагтай болохоор чи байнга зөөж угаарай. Бэлэг. Үнтэй юм биш ээ. Гэхдээ Швейцарын нэг цагшны хийсэн дэлхий дээр ганцхан байдаг цаг байгаа юм. Миний хайртай цаг. Би зүгээр дээ. Таны хайртай цагийг Тийм болоод л өгч байгаа юм. Дажи. Надтай хамт аяллаар яваач. Чи бид хоёр хоёулахнаа.
Зочид үйлчлүүлэгчдтэй зориулсан хөтөлбөрөөс гадна нутгийн ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой хөтөлбөр бэлдэж байгаа. Тэрнээс гадна ард иргэдэд хэрэгцээ шаардлагатай байгаа зүйлсийг бэлдэх төлөвлөгөөтэй байгаамаа. Соо захирал та юу гэж бодож байна? Энийг хэрэгжүүлж чадвал ард иргэдтэй хэвлэгч бас амралтын газар сурталчлах боломжтой. Нэг сумаар хоёр тулаа бодож байгаа хэрэг биш гэж юу? Тийм ээ. Муугүй санагдж байна. Төлөвлөгөөгөө бүрэн гаргаж дуусгаад дахин ярилцъя. Хөтөлбөрийг өдөрдөн явуулах хүн. Энэ юу юм бэ? Нутаг орноо сайн мэддэг морьтой харьцагтай гаргууд бас юу юунаас илүү ард иргэдийг сайн удирдах чадах хүнийг Морин тойруулгын газар цагийн ажил хийдэг ий даажиг ав. Далайн иргэдэр хүмүүст морь унуулж, морь сургах даач ямар тач яг тохирох юм бэ? Дараагийн хурал дээр уулзъя та. урлыг төр хойшлуулах хэрэгтэй байна. Би Япон руу 3 өдрийн томилолттой л доо. Тэгидэ. Хоккайдо. Зочид буудлаас нь ойрхон зайд их алдартай бэлчээрийн газар байдгийн. Хамт тэр газрыг харж бас мал эмнэлгийн сэтгэл зүгээр мэрэгсэн эмчээр Форестийг эмчлүүлье. Форестийг эмчлүүлнэ гинэ? Форест адил тиймэрхүү идэвхгүй үйлдэл гаргадаг мордыг эмчилж байсан туршлагатай газар. Их завгүй хүн болохоор уулзахад амаргүй. Бид азтай байсан хэрэг. Эхлээд Форестийн шинж тэмдгийг үзүүлж эхний ээлжинд зөвлөгөө авна. Бэлчээрийн газар үзэж, Форестийг эмчлүүлж, ахтай хамт аялж. Байцаараа 3 өдөр гэхээр би юу бодод байна? Цагийн ажлын санал. Талархах хэрэггүй дээ. Хэрэггүй. Ажлаас их юм алга. Хөөе. Чи уншиж үздэггүй. Хоккайдо. Хоккайдо. Урлыг төр хойшлуулах хэрэгтэй байна. Би Япон руу 3 өдрийн томилолттой л доо. Хөөе даажи. Чи Япон явах гэж байгаа юм уу? 9 дугаар анги төгсөв.